Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдгүй од мөндөр сууг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Адренер нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос дэлгэнээр хүлээ авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар CU Loyalty уншуул, цуглуул, зарцуул уриатаагаар CU, за мөн Toyota-гийн автомашинд Toyota-гийн бүтээгдэхүүнтэй Toyota Lexus-ийн аль биесны дилер Мөнх Хотоо компани дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгч Зандан Хүүд Сэнгэл баяр нар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол Гүмэлявын ээжийн гонигт түүх. За өдрийн мэнд. За энэ нэвтрүүлэгт дурддагдах хоёр хүнийг юуны өмнө танилцуулъя. За эхнийх нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй зурагдсан уран зураг гэж байгаа. Тийм жагсаалт те List of Most Expensive Paintings гэж та бүхэн хайж болно. За яг энэ жагсаалтын 12-т нь 226 сая долларын үнэтэй улаан нүцгэн бүсгүй гэдэг нэг зураг байгаа. Энэ зургийг Модильяны гэдэг уран зурагч зурсан. Модильяны. Энэ чинь Монгол мөнгөөр 800 тэрбум төгрөгийн бүхий гэсэн үг. Бүх хамаатан саднараа 9 үеэр эдэж дуусгүй мөнгө. За Модильяныг бүтээлхэн те. Тэгэхээр Модильяны гэдэг хүн энэ нэвтрүүлэлт дурддагна. За хоёр дахь нь Лев Гумилев гэдэг хүн. За энэ хүн бол хүннүүгүй үеэс манай эртний өмнөх 3 дугаар зуун гэсэн үг шүү дээ. Тэнцэнс хойш манай эртний бүр 15 дугаар зууны үеийг хүртэлх дундад Аз болон манай Төв Азийн нүүдэлчдийн түүхийг маш гүнзгий судалсан монголч эрдэмтэн. Тэгэхээр Мардхан багшийн нөгөө хүннүүгийн түүх цуврал подкастт нэр нь хэдэн зуун удаа дурддагсан эрдэмтэн гэдгийг манай хаандахгүй байна. За тэгэхээр нэвтрүүлэг дундуур энэ хоёр хүний нэр хэд удаа дурддагдах юм шүү. За Оросын энэ их эрдэмтэн, монголч эрдэмтэн Лев Николаевич Гумилев дурсамжтай ингэж бичсэн байд. Олон жилийн тэртет Монголын их эрдэмтэн Ахтимч Бэмби Эренчин Ленинградад намайг гинт эргэж ирснийг бодох бүр үргэлж сайхан санагддаг. Түүний тэр дорны тансах хувцас, цог зэл, төгс царай, нам төгөлдөр алхааг нь манай байрныхан үзээд цөмөөр гайхан багтаж биширч энэ гайхамшигтай хүнийг харах гэж манай байрныхан тэр чигээрээ цонх хаалгаараа шагааж байлаа. Түүнийг ирээд явсны дараа миний орон байрыг сайжруулж өгөхөр болж хотын зүгээс надад санаа тавьж эхэлсэн бөгөөд Монголын их эрдэмтэн миний энэ ажил амьдралд ач тусаа өгч гэрэл гээгээ авчирсан юм аа гэж. Нэг ирээд явсныхын төлөө те улсаас бүр те байрыг сайжруулсан. За тэгэхээр их эрдэмтэн Ахтимч Бэмби Эренчунгай зорж очисон хүн бол Гумилев те. Лев Гумилев бол Николай Гумилев болон Анна Ахматова гэд энэ хоёр найрагчдын дундаас гарсан цорын ганц хүн юм. Тэгэхээр дорн дахны судлаар мэрэгсэн ялангуяа хүннүүгийн түүхийг маш онцлон судалж монголчуудын талаарх те монголчуудын өвөг дээдсийн талаарх тэр өрөндийн ойлголтыг бүр маш их хэмжээгээр өөрчилсөн. Тэгээ биднийг их өмөрсөн эрдэмтэн. Түүний бичсэн хүннүүгийн түүх бүтээлийг яг бичигдэх явцад нь хүртэл яг сонирхоод санал бодлоо солилцж байсан эрдэмтэн болохоор Бэмби Эренчунгай юу гэсэн. Гадамбгай, Цэндийн дамжин сүрэнгүй энэ олон хүмүүс чинь Гумилевтэй байнга захидлаар харилцаж тэг Гумилев энэ агуу бүтээлээ төрүүлсэн байхгүй. За тэгэхээр өнөөдөр та бүхэнтэй Оросын их эрдэмтэн Лев Николаевич Гумилевийн ээжийнхэн тухай Оросын мөнгөн үеийн алдартай яруу найрагч Анна Ахматовагийн энэ түүхийг хүргэх юм аа. За Оросын хуучин нийслэл байсан утга зохиол урлагийн төв болсон Ленинград те одоогийн Санкт Петербург хот тэр хотын төвд Нева мөрний баруун ирэг дээр нэгэн цогцлбор барилга байгаа. Улаан хүрэн тоосоор барьсан энэ цогцлборыг болохоор загалмайнууд гэдэг. Крести гэдэг. Энэ цогцлборын үндсэн хоёр байгууламжийг нь яг ингээд дээрээс нь хэрэг харах юм бол загалмай хэлбэртэй учраас ингэж нэрлсэн. Христосын шашны энэ загалмайг санагдуулахын 5 давхар энэ барилгууд нь болохоор өөр 1000 орчим өрөөтэй ийм барилга юм. Энэ загалмайнууд 1000 орчим өрөөтэй. Харин өрөө болгонд нь хүний нулимс, хүний цус нэвч шингэсэн гэд хэлсдэггүй. Яагад гэвэл эн чинь бүр хаант орсон үед 160 жилийн өмнө энэ газар юун газар байсан гэхээр нөгөө баримтлагдагсдын төр хорих байснаа сүүлдээ яг бүр ганцаар хорих шорон босон түүхтэй. Тэгэхээр Монгол орондоо ирэх хэлмэгдүүлтийн хар шуурга иддэг гэжсэн 1937 онд хэдүүлээч. Ленинградын загалмайнууд гэд энэ барилгад ч гэсэн Оросын скетнүүд эцсийн өдрөө хүлээн сууж байгаа. Дотор нь бүр тарчлагчдын дуун гэтээ байлаа гэд гадна хүлээхсэд нь болохоор тэр нь сонсогдохгүй. Тэгэхээр олон ээж, олон эхнэрүүд нь энд ирж
үрийнхаа эсвэл ханыхаа тухай ганц ч болов хэлдүүлэх гэсэндэ өнжин хон тэр тоосгон ханыг түшээстэй зогсдог байсан. Тэр хүмүүсийн дунд нэгэн эмэгтэй 17 сарыг шоронгийн дараалт өнгөрөөсөн ба. Энэ тухайга өөрөө Реквием гэдэг найрагдлын өмнөх үгэнд ингэж бичсэн байд. Нэг өдөр хин нэг нь намайг танив. Ингээд нөгөө хөрхинд ингээд те дараалт дунд байхад нэг нь таньсан байх нь шүү дээ. Бүгдээрээ ижилхэн хөрссөн мэт байдаг энэ газар. Нэрийг минь хизээ сонсож байгаагүй миний ар зогч байсан эмэгтэй гинэт надаас асуулаа. Таньсан байх нь шүү дээ. Тэнд бүх хүмүүс нөгөө шивнж ярьдаг болохоор миний чихэнд тэр бүсгүй ингэж шивнсэн ба. Үүнийг та дүрслэн бич чадах уу гэсэн ба. Тэгэхээр чадна гэж биелсэн. Тэгээд трик хийсэн юм. Тий. Тэгээд нэгэн цагт түүний нүүр царай байсан зүйл дээр нь одоо их зовлонгүй нэг шансан тэр бүсгүйг хэлж байгаа байхгүй. Нэгэн цагт түүний нүүр царай байсан тэр зүйл дээр нь энэмсгэл шиг юм зурсхийгээд өнгөрсөн гэж. Йой. Ингээд амлалт өгсөн яруу найрагч энэ Реквием найрагдлаа ардын дайсан болж хилмигдсэн олон мянган Оросын тэр сэхэтнүүдийн ээж эхнэрүүдийн тэр шаналлыг дүрслэсэн. Хийсэн амд өрсөн. Нүүр царай байсан зүйл дээр бүр нүүр шиг биш болцсон юм байна те. Маш гонхтой хөшөөш өөтэй тийм хөшөөшгөл болсон байгаа шүү дээ. Тэрэнд үл ялах энэмсгэл шиг юм тодорсон гэж байгаа юм. Гонхтой баз. За тэгэхээр Анна Ахматова 1889 оны 6 дугаар сарын 23-нд Украины Одесс хотод үе дамжсан язгуурчны гэр бүл төрсэн байна л да. За ингээд жилийн дараа гэр бүлээрээ Санкт Петербург хот руу нүүж ирсэн байна. Одоо жилийн нөгөө нэг настай багт. Түүний эцэг Горенко нь болохоор төрийн хяналтын албаны тусгай үүрэг бүхий албан тушаалтан болоод тэгэхээр эн чинь алдартай нөгөө хааны суурин гэдэг одоо царское селод те амьдрах болж байгаа. За 5 нас хүрч. Тэгсэн ах эгчнэр нь ах эгчнэрт нэг Франц хэл зааж багш байдаг байсан байна. Тэрийг нөөрэ баг багтаа нөгөө цуг ингээд сонсоол байгаа шүү дээ. Тэ. Тэгж чад өөр сурцсан юм байна. Өөрт нь заагаагүй байхгүй. Ах эгчнэрт нь зааж явахтана. Яасан гэхээр түүнийг гинэт ингээ багта Францаар ярьж эхлэхдээ л гэрийнх нь амар гайхсан гэж. Хөөх гэд. Яг үл тэр чи өөр Францаар сурцснаа ч нөгөө жоох хүүхд болохоор мэдгүй яваад байгаа байхгүй. Тэгээ хоорондоо зөв Францаар ярьж байгаа Францаар ярьсан гэсэн. За тэгэхээр энэ Анна охин алдарт нөгөө Пушкины амьдарч байсан энэ хуучны Петербург хотын хөл хөдөлгөөнд дунд өссөн. Тарамвай тавигдаагүй, морин тэрэг, мордын төвөргөө нүргэлсэн те битүү хаяг хатсан их хотын чимээг өөртөө хадгалж яруу найрагч болгох тэр хувь тавилан түн заягдсан ба. За нөгөө хааны суурингийн цэцэрлэгт хүрээлэнд нэг удаа алхаж явахдаа багада энэ лир хөгжмийн хэлбэрт ингийн зүг болсон юм байна л да. Анна гэдэг охин те насан туршдаа энэ ингийн зүг их нандинг хадгалсан ба. Яасан гэр өөрөө зүгээр өөртөө нэгэн бодоод тэрэнд итгэцэн тэр нь энэ зүг Пушкин унагцсан. Тэрийг нь би олчлаа гэж бодсон ба. Хөөхтэй ч юу. Тийм яруу найргийн өөр яг угаасаа л бурхны өгдөлтэй байсан баз. Тийм байна. Энийг яг л Пушкин унагсан баг. Тэгэхээр ингээд тэгээ тэрэнд насан туршдаа итгэдэг өөртөө авч явсан ба шүү дээ. За тэдний гэрт баг ном байдаггүй ч гэсэн. Ээж нь болохоор тухайн үеийн алдартай зохиолчдын шүлгүүдийг болохоор цээжээр мэддэг. Тийм болохоор охиндоо их уншиж өгдөг байж л дээ. Ном байдаггүй байснаас болоо түүнд олцсон хэдхэн ном л ба. Тэр нь Дайн банк. Тэгээ Анна Каренина зохиолуудыг одоо Анна 10 настайдаа маш амтрах уншиж. Ер нь энэ саяны хоёр ном бол уншихад их хэцүү ном байдаг. Ер нь дэлхийд даяар хамгийн алдартай мөртлөө уншигддаггүй номын жагсаалтыг энэ хоёр чинь бас тэргүүлдэг шүү. Тий. Их алдартай байдаг мөртлөө уншигддаггүй. Яг тэгэхээр их зузаансан сүрдэд байдаг байхгүй. Тэгэхэд Анна охин 10 настай дайлал нь уншсан. За энэ үедээ л яг гэтэл нөгөө салхин цэцгээр өвдөд Анна нэг хэсэгтээ сонсголгүй болсон юм байна. Салхин цэцэг бас ийм нөлөөлдөг гэдэг би энэ түүхийг юу гэдэг судалж байхдаа л мэдлээ шүү дээ. Гэхдээ идэгцсэн юм байна. Удахгүй. Тэгээ 11 наснда анхны шүлгүүдийг биччихсэн ба. За ингээд жаахан байхдаа Севастополь хотод хар далайн эрэг дээр зуныг өнгөрүүлдэг байсан юм байна л д. Буцаад нөгөө одоо юу явах нь шүү дээ. Одооны Украин руу явах нь шүү дээ. За одооны ч Украин биш л дээ, Крим гэдэг чинь Оросын холц дээ. За тэгэхээр хар далайн эрэг дээр нөгөө баг багтай очиж байгаа. Тэнд л нөгөө яг энэ далай тэнгис дуурлан эргчүүлэг бүрэн утгаар мэдэрдэг гэж. Хүүхэд насаа өөр ингэж дурсан ба. Хөл нүцгэн яваал малгайг тэнэвчлээ л дээ. Завнаас шууд далаараа үсрээд шуурхтаа үйч хамаагүй сэлээд арьсаа гуйштал наранд шараал. Энэ бүхнээрээ Севастополийн залуу бүс хүчүүдийг бүр цочирдуулж байсан тул би бүр зэрлэг охин гэдэг хоч авсан гэж.
Учир нь тухайн үед эдгээр үйлдэлүүд нь залуу хатагтай нарын хувьд бол байж боломгүй балмад үйлдэл байхгүй. Балмад сонсогч нөгөөс. За тэгэхээр энэ л хотод өөрөө 14 настайдаа яруу найрагч Николай Гумилевтай танилцжээ. Нөхөртэй хөгсөн. Тий. Гимназийн сургуулиуд үргээд Петербургийн түүх утга зохиолын дамжаанд суралцсан. Гумилев түнд гэрлэх санал тавихад нь эхний удаа татгалцсан баг. Анна. Тэгсэн чинь энэ үйл явдалд далайн ирэг дээр шидэгдсэн хоёр далайн гахаан сэгтээ тааралцсанс болоо сэжиглсэн юм байна л да. Анна. За. Тий. Далайн гахаан хоёр сэг байхаар нь яг тэр үед нь нөгөө юу тавьж гэрлэх санал тавиад за энэ өстө ямар муу яар ингээд тэгээд татгалцсан юм. Тэгээд татгалцсан чинь нөгөө Гумилев шууд усанд үүж үхнэ гэд шууд тэнгис рүү очиод өөрийгөө живүүлж ална гэд тэг гүйтсэн юм. Тэгсэн чинь азар тэнд явсан сэргийлэгч туслаад яруу найрагч залуу маань амьд үлдсэн юм байна. Тэгээ бас их нэртэй болсон уу? Үгүй гэсэн хариу залуугийн амиа хорлох тэр орлого дахин нилээд хэд удаа давтагдсан баг. Тэг. Хэрв энэ залуу өөрийнхөө ямар богинохон настайг мэдсэн бол тий хизээч ингэж авирлахгүй ч магадгүй. За 17 настайд нь эцэг нь одоо Аннаг тий шүлэг бичдэг талаар мэдсэн ба. Тэгсэн чинь уран зохиол сонирхдогт нь маш таагүй хандсан эцэг нь. Энэ ер нь таагүй ханддаг бол гэрт нь ном байдаг гэсэн байгаа байхгүй тий. Ээж нь яг амьд ном байж бас. Тэгэхээр эцгийнх нь овг нь Горенко штэ. Тэгэхээр чи хэрв ямар нэгэн яруу найрагч юм бол Горенко гэдэг овг ашиглаж нэр хүндийг мэн гутаахгүй байхыг шууд ингэ сануулсан ба. Тэгэхээр нь Анна Ахматова гэдэг эмээгийнхэн овгийг ашигладаг болж. За нөгөө найз залуу Гумилев түүнийг тасралтгүй хоргоосны эцэст 1910 онд буюу 21 наснд нь Анна түүндээ гэрэлсэн. Сүмд болсон тэдний гэрэл ёслолт гэтэл нөгөө хүргэний хамаатнаас нь саднаас нь хинч ирээгүй. Тэд бүгдээрээ энэ гэрэлд эсрэг байсан. Тэгээд угийн нөгөө хүүхэмсэг энэ Гумилевийн энэ гэрлэлд удаан үргэлжлэхгүйгээд тэгээд энэ нөгөө хамаатан сад нугаас дургуутсан юм байна. Энэ бүтэхгүй шүү дээ. Энэ хөөрхөн охиныг одоо яах ч ангил тий. За ямар ч тас залуу усуд гэрлэлнийхэн дараа Басара Парис руу аялал явж өнгөрөөж юм л д. Тэнд очиод газарчингүй ингээд тэнсээр ингээд төөрцсөн юм байна. Тэнгүүтээ Мономартын нэгэн кафед ороод хоосон байсан ингээд ширээн дээр суугаад гутлаа тайлаад ингээд сайхан хөлөө амраагаад энэ хоёр чинь төөрцсөн юм чинь. Тэгээд суужсан байл да. Тэгсэн чинь тэнд нэг байнгын үйлчлүүлэгч болтой нэгэн залуу ширээн дээр ирэн ихэд ширээн дээр нэрсэн байна. Гэхдээ нөгөө чинь жоохон дургуухан ч гэсэн ингээд танилцсан юм байна л да. Нөгөөх нь ямар ч зохицолгүй нэг шар өнгийн хилэн хүрэмтэй тэгээ нэг сонин өмд хоёрыг хослуулан өмсөн нүртэл ингээд нөгөө аанууд болохоор тунд дог харагдчихгүй. Залуу болохоор зураач юм байна. Зам байдал өөрийгөө танилцуулах тэр чадвар нь бүсгүйт таалагдчихгүй аанаад. Харин нөгөө одоо цоо шинтгийн чинь балсаар өнгөрүүлж явж байгаа залуу нөхөр нь харин их хартай хандсан юм байна. Тиймээс Анна явахыг завдаад гутлаа өмсгөөсөр аргагүй болж юм л. Тэгсэн чинь нөгөө зураач залуу чинь энэ хооронд түүний гутал дотор хаяга битсэн цаас шургуулж амжсан байна. Тэрийг нь Гумилев мэдэг. За ингээд Анна Ахматова тэгэхээр алдарч зураач Модильяны нарын танилцсан түүхэн нэ. Юу ямар сайн. Харин за Анна гэрлүүгээ явахаас өмнө чинь Парис тахта нөгөө нөхрөөс нууцаар хаягаар нь хит хит удаа гэрт нь очиж уулзсан ба. За ингээд үүний дараа Гумилев гэргийтэйгээ Орос руу буцчихаа. Удалгүй одоо Аннагийн нөхөр нь Гумилевтэй Африк руу аялал хийж олон алдартай шүлгээр ганцхан мэлаж ам л да. Энэ ч бас яруу найрагчуд. Харин яг тэр хугацаанд Анна ганцаардалтай ингээд шаналжаа. Анна өөрт нөгөө хаягдсан мэт санагдчихсан. Яг энэ үеихгүй. Ингээл тэгсэн чи энэ үед л Францаас өөрийнх нь нөгөө шин шүтрэн биширчээсэн загтал ирж эхэлж. Модильяна гэсэн. Нөхөр нь гэртээ буцаж ирсний дараа хосууд хэрэлдээд тий. Анна тэр ганцаараа Парис руу явхаар болж байгаа хгүй. Яг тэгвэл одоо маань сонгодог урлаг гэдэг одоо нэвтрүүлэг үзсэн хүмүүс сайн мэдж байгаа. Дягилевийн алдартай Оросын улирал гэдэг балет одоо тэнд нөгөө Европт баяр тоглож байгааг нь Парис тоглогдоход нь Анна тэрийг үзэхээр явж байгаа хгүй. Тэгээд мэдээж хэрэг Модильянытай дахин уулзчих. Модильяны чинь бүр дэндүү ядуу баг гуйлгачны амьдралаар амьдарч байсан зураач үү дээ. Тийм болохоор түүнтэй цэцэрлэг түрээлэнд л хэвшил уулзна.
Яг бол одоо кафе мэфэд уулзаад Аннаг дайлах мөнгө байхгүй. Бүр гуйлах юм байхгүй хөрг. За тэд ингээл хотоор алхна, зуны бороонд ганцхан хуучин шүгүр дордыг хорогдоол хоорондоо уран зохиолын тухай л их ярилцсан. Бибидээ цээжэр нэг шүлэг уншиж өгнө. Яг л Анна ч багын Франц хэлтэй шүү дээ. Нэр тийм шүү дээ. Ингээ цээжэр шүлэг уншиж өгнө. Тэгээд бибийнхээ тийм ижил зүйл дуртай ийм урлагт хайртайгаа ингээ те маш их одоо ингээ баяр хөөртэйгээр ярилцсан. Яг нэг хүмүүс шиг болчиход байгаа байхгүй юм чинь. Модильяны болохоор сарны гэрэлт хуучны Парисыг Аннад үзүүлж. Тэгээ Луврын музейд аваачаал нэг өөрөөхөн биширдэг ингээл нөгөө бүтээлүүдийг ярьж байгаа л те. Тэнд одоо Египтийн нөгөө цуглуулга багш талдартай тэрийг харуулаад Анна тэгэл хажууд нь дагаал явж. Анна Ахматова өөрөө нөгөө гил хар устэй өөрөө бүр зорсон юм шиг царайтай болохоор Египтийн хатаанташ төстэй харагч. Клеопатрад ч юм уу те. Тийм болохоор зураач хүн бол яах вэ? Модильяны түүнийг гэртээ аваачин Аннаг зурдаг байсан ба. Ингээд Аннаг Орос руу буцахад нь 16 зураг бэлгэлт. Аннаг зурсан. Йоо. Гэтэл бид нар зөвхөн тэ түрүү эхлэхдээ нэг зураг нэг хэдэн төгрөг хүрснэ гэлээс тэ. Нэг зураг 800 тэрбум төгрөгөөр хүрсэн шүү дээ. Гэтэ өөрөө тэгээд тухайн үед л яд байсан. За Модильяны түүний яруу найргийг нь яг бүрэн ойлгож чадаагүй дэ их харамсч байсан ч гэсэн авиас чадварт нь бол үнэхээр итгэдэг байсан. За ингээд өөрөх нэг онгодыг хөгөлсөн Орос яруу найр чинь бүсгүйн дүрийг 150 гаруй бүтээлд тусгад. Модильяны. Анна болохоор харин зураачийн авиас чадвар шаргуу хөдөлмөрийг анзаарч түүнд гайхалтай ирээдүй бий гэсэн ч гэсэн тэд дахин хизээч уулзах тавилангүй байсан. Нутагтаа ирсэн хойно Парисаас ирсэн найз нөхдөсөө зураачийн талаар асуусан ч гэсэн хинж түүнийг таньдгүй, хинж түүнийг мэддэггүй байсан. Парист нэг Модильяны гэж зураач залуу байх хэрэгтэй гэсэн чи ямар юм аа л гэд мэдэхгүй штэ гэд. За иймэрхүү байдлаар нэг 10 жилийн дараа Анна нэг Францын сэтгүүл ингээ уншаад байсан чинь нэг юм зүгээр жижигхэн мэдээлэл өгөх байхгүй. Тэр сэтгүүл дээр нь үгээгүй ядуу амьдарч байсараагаад таалал төгссөн ч гэсэн авиасыг би нэг биширсэн юма гэдэг нэг имэйл байсан чинь түүний дорн тэр нь Модильяна гэдэг нэртэй байт. Гонигтай гоц. Амар гонигтай. Ямар гой бүтээлч дурлаа гэдэгтэй. Харин тийм. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад цаашаа явна нэрээ. За тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар CU Loyalty уншуул, цуглуул, зарцуул уриатгаар манай CU дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр та нартаа маш амархан мөнгө олох аргыг ерөнхийдөө зааж өгнө. За CU application уншуулах болгондоо та CU онооныхоо буцаа олголтыг авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ доорх оноо цуглуулад тэгээд урамшууллаа бүр маш өндөр дүнтэй буцаа олголт нь зөвхөн энэ 11 сард нэг юм хөтөлбөр байгаа юм. Тэгэхээр яах вэ гэхээр та CU application-ыг хэрэглэгч болох хэрэгтэй одоо бүртгүүл хэрэгтэй аппликейшн. Тэгээд аппликейшн доторх кредит картын хэрэглэгч шинээр болох юм бол та бүр 10,000 CU оноо бэлгэнд авна. За ингээд шууд л одоо мөнгөнд үгээр нь бодох хэрэгтэй. Тэгээд хэрвээ CU аппликейшн одоо аль хэдийн та бүртгэлтэй худалдаа авалт их CU аппликейшнээ бүртгүүлж оноо авдаг бол одоо CU-д чим юу бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Одоо оноотой бүтээгдэхүүнүүд гэж байгаа. Тэр оноотой бүтээгдэхүүнүүдийг CU аппликейшн ашиглаж авахд шууд 50%-ийнх нь одоо мөнгөнд дүн танд оноо олоод ороод ирэх юм байна. Тэгээ ийм гой урамшууллага. За энэ явж яах вэ гэхээр iPhone 17 Pro хожих суглааны эрхийг 500 CU оноогоор авах боломжтой. 17 гарцсан уу? Тийм 17 гарцсан. Өмнө хоцрогт дуусчихна. Таны утас жоохон гацмацхгүй нөө. Гацдаг. Тэгээд CU оноогоор 500 CU оноогоор юм iPhone 17 хожих суглаанд та хамрагдах боломжтой. Тэгээд 11 сарын дуустал үргэлжлэн бүр нийтдээ 17 азтныг энэ 11 сард шалгаруулах гэдэг наа, тодруулах гэдэг танд маш их боломж байгаа. Бид одоо өдөр бүр CU ордог штеп. Тэгэхээр нэг CU оноо ч ерөөсөө нэг төгрөг гэд бодчиход болно. Тэгээд мөнгө л та цуглуулад нэг гэсэн үг. Буцаа олголтоосоо ч илүү танд ашигтай учраас та хэрвээ CU-гээр үргэлжлүүлдэг аппликейшнда бүртгүүлж амжааг бол заавал CU аппликейшн татаарай. За CU Mongolia Facebook болон Instagram хуудасаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно шүү. Баярлалаа CU-дээ. За ингээд хөрхи хоорондоо өстө хичнээн сайхан зүйл ярилцдаг гэсэн нөгөө тий. Бүр бүх цаг үеийн хамгийн үнэтэй зургийг зарсан Модильяны ингээд яг л үгээгүй ядуу амьдарсараа таалдаг гэж. Ван Гог шиг тий. Шүүбэрчиг. Гунигтай юм яг иймэрхүү юм тий. За ингээд Парисаас ирээд Үдэш гэдэг анхны шүлгийн төвөөрөө хэвлүүлсэн ба.
Анна. Санкт Петербургийн одоо уран зохиол сонирхогч түүнийг маш их сонирхож хүлээж авч. Энд чинь нөхөртөөгөө эргэж амьдран 1912 онд энэ хоёр чинь ингээл нэг тустай л байгаа даа шүү дээ. Тэгж яг нэг буцаж нэг нийлэх гэж оролдоод 1912 онд тэд Лева гэдэг хүүтэй болж. Лев Гумилев тий. Гэсэн ч тэдний амьдрал нэг л бүтэлтэй болоогүй учраас ерөөсөө ингээ чимээгүй хүн бие биедээ бүрэн эргчлөөгөө. Бие биенийхээ амьдралын дотн харилцааг сонирхоо болиё гэд ингэж тохиролцсон ба. Тэгээд энэ хоёр чинь нэгэн тэнгиж учраас хүүгээ яг төрсөн даруйд нь эмээ дээр наваач төсгөждөг байхгүй. Өөртөө харах боломжгүй болчиход. Хоёр биенийхэн харилцаанд эргчлөө болгосон эцэг их хоёр нь те яруу найргаа хөөгöd тосгонд байгаа хүүгээ бүр мартцсан. 8 жил басны эцэст тэд гэр бүлээ мэдээ цуслуулад өөрсдийн зам мөрөө хөөсөн ба. Салсан даруйдаа харин нөхөр нь өөр их нар авч харин Анна болохоор Владимир Шилейко гэдэг яруу найрагч дорн дахны судлаачтай гэрэлжээ. Маш авьяаслаг эрдэмтэн. Бүр дөрвөлжин бичиг одоо судалдаг. Манай тий. Өөр полиглот хүн баггүй. Нөгөө маш олон хэл мэддэг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ нөгөө шинэ нөхөр нь болохоор насныхаа эцэхэд бүр 50 хэлээр ярьдаг гэсэн гэж байна. Юу ч ярьдаг тий. Гэтэл энэ нөгөө шинэ нөхөр чинь Шилейко гэдэг штэ. Шилейко гэхдээ Аннаг бүр боолчлох шахсан баг. Хамт амьдрахтай. Түүний шүлгүүдийг шатаагаал. Шүлгээ бусдад уншихыг нь хориглоод бүр аимшигтай хартай. Гарах болгондоо гэрээ цойжлон Аннаг дотор нь үлдээгээд. Тэгс мөртлөө өөрөө эн чинь бас нэг яруу найрагч ухаантай тий. Тэгэл ингээд ямар нэгэн бүтээл хийхдээ ингээд эн чинь олон хэлтэй учраас маш их нэг орчуулгын орчуулга болохоор олон цагаар ингээд Аннаа өөрөө хэлж ингээд Аннаагаар бичүүлдэг. Оо ямар төвхтөр би. Тантай. Тэгээд Аннаг бүр Акума гэдэг ус Японоор. Акума гэдэг чөтгөр гэж. Бүр юм хөгийн амтан байгаа. Тэгэхэд нөгөө хуучин нөхөр Гумилев нь бүр ингэсэн байгаа шүү дээ. Би бол маргах юмгүй муу нөхрөө. Гэхдээ Шилейко бол нөхөр болоход бүр огт тохиромжгүй. Тэр бол нөхөр биш бүр гамшиг ингэж хэлж ирсэн. Тэгэхээр бүр анхны нөхөр нүртэл мэддэг ус. Тийм биш үү? За мэдээж ийм болохоор 3 жилийн дараа тэд салжаа. За Анна одоо өөрийн Ахматова гэдэг нэрээрээ шүлгүүдийн төвүүрээ гаргах болсон. 1917 оны нэг октябрийн хувьсгал ясны дараа цагаан сүрэг гэдэг шүлгийн төвүүр нь хэвлэгдэж байгаа юм л да. Тэгсэн удалгүй буюу 1921 онд нөгөө анхны нөхөр Гумилев нь хувьсгалын эсэргүү хэмээн баригдаад цаа зарах болчтой. Энэ үеэс эхлэн түүний одоо Аннагийн шүлгүүдийг хэвлэхэ болоод тэгээд орчуулга, уран барилга, пүүшкний тухай л нэг бичвэрүүдээр амь зоогох болж. Олон ч хүнтэй нэрж холбосон Анна Ахматова 1922 онд буюу 33 наснда Николай Пунин гэдэг урлаг судлаач эрд сэтгэл алдран хамт амьдардаг болт. Одоо том хүн нөгөө Лев ганц хүн Лев нь болохоор одоо бүр насанд хүрсэн ба. Насанд хүрсэн Лев нь одоо тэдэнтэй хамт амьдардаг болт. Гэхдээ их хүрийн дотны холбоо дахин сэрэхгүй байгаа юм да энэ чинь. Хэцүү хэл тий. Танихгүй хүнтэй амьдарч юм шиг л санагдаж шүү дээ. Эмээ дэр өсчөрч. За тэгсэн Монголд хилмигдүүлэлтийг шуургадаг гэдгээс 2 жилийн өмнө буюу 1935 онд нөө хамтран амьдарч Николай Пунин болон хүү Лев Гумилев нар нь хувьсгалын эсрэг бүгдээд хоёулаа баригдчихжээ. Анна Ахматова Сталин захиавчиж байгаа юм. Тэгсний хүчинд 7 хоногийн дараа тэднийг сулдээ болно. Гэвч 1938 онд хүүн дахин баригдаад 5 жилийн хорхилаар шийдвэрлэв. Лев Гумилев. Анна Ахматова хүүгээ аврах гэж оролдоод бүр инх тайвны алдар гэсэн одоо нөгөө өдөртөгчийг илт магтсан зохиол бичсэн ба. Гэвч тусыг исэлсэн. Яг энэ үедээ л нөгөө Ахматова Реквием гэдэг найраг лавчдаг. 300 гэсэн дугаартай гартаа дамжуулах юмаа бариад загалмайнуудын дор зогсох болно ч. Халуун нулимсаараа шинхэн мөсийг ч хайлуулах болно ч. Тэнд шоронгийн улаас нагаж ямар ч дуучмаагүй. Тэнд хичнээн гим зэмгүй ам дуусч байгаа бол гэл. Ингээд цаашаа үргэлжлээ шүү дээ. За ингээд дэлхийн 2 дугаард эхэлж хүн шоронд те. Анна Ахматова Ленинградд байсан. Тэгж жаад Узбекистаны нийслэл Ташкент руу нүүлгэн шилжүүлжээ.
Энэ үчин хүн амт одоо ард чинь те ард иргэдэг бол хаа хамаг нүүлгэн шилжүүлж шүү дээ. Хүчээр. Хүү Гүмлев нь болохоор яг дайны сүүлийн жил шоронгоос гараад 5 жил угаасаа шоронд хоригдох ялтай байсан юм чинь гараад тэгээд шууд цэрэгт явжаа. За ингээд дайнч дууслаа. Их хүү хоёул нөө үнсэн товргоос нь Ленинград хотод ирсэн ч гэсэн бие ойлголцох төр сэтгэлж гарч ирсэнгүй, боломж гарч ирсэнгүй. Жилийн дараа Анна Ахматовын шүлгүүдийг хэвлсэн од Ленинград гэсэн хоёр сэтгүүл байгаа байхгүй. Тэгсэн нөгөө хоёр сэтгүүл чинь нөгөө дээрээс бут нэргүүлт. Анна Ахматовын шүлгийг бичсэний төлөө нөгөө хоёр сэтгүүл гэдэг чинь хоёр сэтгүүлийн удирдлага өөрсдөө баг шоронд явна гэсэн үг шүү дээ. Ингээд Анна Ахматовыг зохиолчдын эвлийн гишүүнээс нь хөөж бүх холбоотын коммунист намын төв орол ийм шийдвэр гаргана шүү дээ. Ер нь одоо маахаар Монгол ардын хувьсгалт нам ингээд те чамайг шийдэгдэг байсантай адилхан. Утга нь тэрэн дээр шийдвэр нь бүр ийм ээ. Анна Ахматова бол манай ард түмэнд хамаагүй хоосон зарчимгүй яруу найргийн ердийн нэг төлөөлөгч. Түүний энэ гутран гүзэл энэ дороотл нэвч шингэсэн хуучин салооны тэр яруу найргийн шинжээг илэрхийлсэн. Хөрөнгөтөн язгууртны урлаг бол урлагийн төлөө гэсэн гооцвын тэр дороотл энэ суурин дагацсан ард түмэнтэй хөл нийлж алахыг хүсдэггүй энэ шүлгүүд нь манай залуучуудын босролд хор хөнөөл учруулж байгаа тул зөвлөлтийн уран зохиолд төвчхийн аргагүй хүн юм а гэж шийдвэрлэв. Цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж чаддаггүй гэдгэнтэй. За ингээд үүний дараа Ленинград их сургуульд түүхийн ухааны докторийн зэрэгээ хамгаалаад байсан Хүү Гүмлев нь дахин баримтлагдчих. 10 жилийн хоёр халавт. Хөөрхөн эмэгтэй сэтгэлээр бүрэн ус. Улс төрийн төвчөнд нөгөө эн чинь дахиад хүүгээ бас аврахын төлөө те гимшлийн загтал гэдэг юм бичиж байгаа. Ингээд удаадаар хүсэлт явуулж миний буруу би ямар муу буруу хүн байгаа вэ намайг уучлаарай гээл те ингээл муухайгац эн чинь агуу ярин найрагчийн талаар ярьж бид нар тэгсэн хариу ирдгүү. Тэгэхээр түүний анхны нөхөр нь цаазаар ахуулсан. Хамтран амьдарч байсан нөгөө пүүн нь болохоор шоронд орсон гэсэн шүү дээ. Шорондоо нас орцгоо өргөө. Найзуудаас нь ч тэр олон яруу найрагч уран бүтээлчид шоронд сууж амиа алдсан зэрэг нь хэлмэгдүүлтийн шуурх энэ одоо зөвхөн Наана тэ Ахматовгийн амьдралыг хэрхэн бүснүсийг бид одоо харж байна шүү дээ. Ийм гамшиг байхгүй. Тэгэхээр Лев Гүмлев буюу энэ агуу монголч эрдэмтэн Бэмбэрэн чугай гэртэн ноцсон энэ одоо мундаг эрдэмтэн эдгээр хорих ялуудаа өөрөө ингэж хэлсэн мэт. Дайны өмнөхийг нь болохоор аавынхын төлөө би суусан гэж. Энд аавтайгаа цуг орчдөг шүү дээ. Тэгээд 5 жил суудаг шүү дээ. Би дайны өмнөхийг аавынхын төлөө 5 жил суусан бол дайны дараах 10 жилиг би ээжийнхэн төлөө энэ ялаа эдэлсэн юм а гэж дурссан мэт. Гонигтай. Тэгтэл аав ээж нь тэ хүүгээ өөртөө өсөхгүйгээд эмээдэр навьдсан. Гэтэл хүү нь өөрөө аав ээжийнхэн тэр бүхэл бүтэн 15 жилийн шоронд өнгөрөөсөн байна шүү дээ. Гэхдээ нэрэл аав ээж хоёроосоо болж суусан шүү дээ тий. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад яг зогсгоё. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Toyota-гийн автомашин, Toyota-гийн бүтээгдэхүүнтэй Toyota Lexus-ийн аль биесны дилер мөн хата компани дэмжиж ажиллаж байна. Тэр одоо улирал солигдох чинь, хүүхдэн болох чинь манайхан бүгдээрээ нэг тос маслаа сольдог энэ үе ирж байна. Тэгээд энийг маш найдвартай газраар хийлгэх нь бол автомашинда хайртай хүн болгоны одоо мэдчих асуудлаа. Тэгэхээр автомашинаа арчлах энэ үйлчилгээг мөн хата Toyota нь одоо Toyota ийм аль биесны баталгаатай одоо G1, G4 зэрэгтэй мэрэгшсэн механикуудтай. За тэгээд 10-аас 14% хүртэлх хямдралтайгаар тосны багц үйлчилгээг танд санал болгож байгаа. За энийг ерөөсөө хамгийн найдвартай газраар л хийх хэрэгтэй. Тэгээд Toyota болон Lexus-ийн одоо автомашины үйлдвэрийн заалттай мотор, кроп, хороп за ингэж ямар ч хэлсэн эмэгтэйчүүд нэг иймтэй гэж. За эрдөгтрийн тос солих бүр юм 60 гаруй багц бүтээгдэхүүн хямдарчихсан байгаа. Тэгэхээр автомашинд тохирсон багцаа одоо сонгоод үйлчлүүлж болно. Тэгээд тосныхоо багц бүтээгдэхүүн болгонд 13 одоо цэгийн үзлэг онцлогоо таны машиныг бас үзэж онцлоод өгнө. Зөвлөгөө үн төлбөргүй шүү манайхаа. Тэгээд 11 сард засварын төвийн ачаал одоо маш их байгаа үйлрэл солигдож байгаа учраас тэгэхээр та цаг захиалаад очих хэвээр 75 95 44 дугаарлан залгаад цаг захиалаарай. Тэгээд хаан уул дүрэг ярмаг наадамжтын зам Toyota мөнх хата төв. Цагийн хуваар нь бол өглөө 8:30-аас 17 цаг хүртэл өдөр алга ажиллах юм байлээ. Чи мөнх хата гэдэг ямар үг гэдэг мэдвэл мөнх хата мэдгүй. Сонин штэ. Мөнх хата. За
Гой сонсож Мөнх даваргын хүү даваа жаргал, хакухо даваа жаргал. Мөнх да. Мөнх даварга та нэр хэлж хакухо даваа жаргал. Үгүй тийм үү? Үгшүүд дээр нь. Тийм л хэвчээ тий. Зөө. Яагаад энэ мөнх хадаа чинь яг ингээд аль биесны тий ийм яг мундаг гэхэр чинь манай хакухо авраг маань өөрөө Япон улсын бүр ингээд маш том одоо супер нэгдүгээрт од хоёрдугаарт соёл уламжлалыг нь тий өстой бүр ингээд байснаас нь илүү дээшээ болгосон гайхамшигтай хүн шүү дээ. Тийм учраас Toyota-тай аль биесны тийм одоо худалдаа наймаа хийх бүрэн эрхтэй хүн байгаас тий. Нэр тийм биш. Харин тий. Оо мөнх хадаа ямар гоё юм. Тий. Одоо би чинь баяжгаараа тоглоомч баяжгаараа гэдэг нь утгын нөгөө буруугаар битэл байна. Яг мөнгөд болохоор мөнх хадаас би маш яамна гэж бодчих тас. За. Гоё. За ингээд гүмлээ хөрхөө. Тэ суллагцсхийн дараа ч гэсэн ээжигээ ингэдэ. Манай ээж бол яруу найргийг л ихний байранд тавьдгөө. Надаас илүү яруу найрыг л хайрладаг гэж их гомдолж ирсэн. Харин Анна Ахматова энэ бүх зовлонг туулахдаа хамгийн гол нь эх орноосоо явуулгүй дэлхийн 1-р дайн, 2-р дайн хайртай дотны хүмүүсийн хилмигдүүлэлтийг нулимсаар бихээ шингэлсээр туулсан хүн шүү дээ бас энэ талаас нь бодвол тий. Энэ тухайга нөгөө Эрквим гэдэг найрагл их бүр яг ихэнд нь ингэж бичдэг. Би тий хүний газрын тэнгэр дор бус. Харийн далавчны хамгаалт дор бус. Би арт түмэнтэйг л хамт байсан юм. Тэнд миний харин арт түмэн зовж исэн гэж яг ингэж хэлдэг байхгүй. Тэгэхээр алдартай боловч ад жаргалгүй найрагчийн хувь тавилан амьдралын төгсгөл тарина гэрэл орж өөрчлөгддөг. Хамгийн сайхан 61 наснд нь буюу 1951 онд түүнийг зохиолчдын хэвлэлд дахин гишүүн болгож тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Шүлгүүдийн дахин хэвлэх эрхийг өгч байгаа. Хөөсөн шүү дээ уг нь бол тий. За ингээд үүнээс хойш 11 жилийн дараа буюу Анна Ахматова 72 наснда Баатаргүй найрагл гэдэг бичиж дуусгачаа. Энэ найраглаа бүр 22 жилийн турш бичсэн гэж байна шүү дээ. Энэ найраглаа Оросын уран зохиолын тэр мөнгөн үе гэдэг бүрэн багтааж өөрийн намтраа Орос орны нөгөө зовлон гуйнагтай ингээд нэгтгэн оруулт. Хэвлэгдэж амжаагүй байхдаа л эн чинь бүр уншигчдын дунд бичгийн машин дээр хувилсан хэлбэр хаасаг Орос дээр тарт. Ийм алдартай бүтээл. За ингээд Анна Ахматова 70 наснда Италийн утга зохиолын шагнал гарч явж байгаа хгүй. Түүнийг гардан авахар Европыг зориод зураач Модильянитай уулзан учирч байсан газруудаараа дахин нэг аялт. 70 настай юм ээ. Гоё яагаад. Аннагийн уран бүтээлийг бүгд хүлээмжширч яруу найрч гэдэг хүссэн хүлээсэн тэр нэрээрээ өөрөө дуудулдаг болсон. Анна Ахматова өөрийг нь найрагч бүсгүй гэж хэлэхээр их дургу. Харин эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй намайг яруу найрагч гэж дуудаасай л гэж хүсдэг байсан. За ингээд 1960-аад онд Анна Ахматова өөрөө ингээд одоо залуусын өвөрмөц авиасыг нь таньж дөнгөж эхлэн бичиж буй зохиолчдод дотны зөвлөгч нь болсон ба. Жишээ нь хоёулаа нэг нэвтрүүлэг хийж байсан нэг бүр агуу эрхмийг 21 настай байхад нь одоо авиасыг нээдэг байхгүй. Тэр бол Йосиф Бродский. Тэр хоёул Йосиф Бродский нөгөө аимшиг шүүхийн талаар тий ярьсан шүү дээ. Анна Ахматова түүнийг нээдэг байхгүй. Тэгэхээр иймээс яруу найрагчид Оксфордын их сургуулиас хүндэт докторийн зэрэг олгож 75 наснда энэ хүндэтгэлээ хүлээж авахар Анна Ахматова Англи улсыг зорьд. Энэ онд түүний хамгийн сүүлийн цаг хугацааны гүйлт гэдэг шүлгийн эмэгтгэл нүрт хэвлэгдэж. За ингээд дэлхийд алдартай болсон яруу найрагч зохиолч эмэгтэй амьдралынхаа сүүлийн жилүүдэд анх удаа өөрийн гэсэн гэр оронтой болт. 80 төгсөж хад. Ленинградын утга зохиолын сангаас түнд жижигхэн цуслангийн модон байшаа олгот. Тэр нь сарвчтай нэг байшин. Нэг өрөө бол нэг коридороос буцдаг. Энэ бяцхан байшинтай болохоор Анна Ахматова үнэхээр хайрт. Яг л энэ амьдралын цор ганц өөрөх нь өмч ахгүй хөрг. Цорын ганц өрөөнд нь хөлнийхөө оронд ингээд тоосох давхарлсан. Одоо хөлгүүр зүгээр бөөн тоосох давхарлаад дээр нэг ингээд нэг хатуу ор тий. Тэгэд нэг тийм ортой өрөөний нэг хаалга байдаг. Тийм хаалгаар хийсэн ширээ гэсэн хоёрхан тавилгатай. Тийм хаалгаар хийсэн ширээ? Хаалгаар хийсэн ширээ юм уу? Тий. Хүүхэрх. За хоёрхан тавилгатай харин. Йоо. Өөрөх нь.
Харин хан дээр насан туршдаа хадгалсан ганц зурагт. Өөрийг нь зурсан Модиленагийн ганц зурагт. Йоо. Тэгээ мэдээж эрг анхны нөхрөөс нь үлдсэн эртний бурхны хөрөг баг. Ийм л нэг айл. За ингээд зөвлөлт хол улсын зүгээс түүний 75 насны ой зориулсан яруу найргийн үйлчлэгийг Москвад хийж амлт. Насан өндрөөс Анна Ахматова Москвагийн ойролцоох сувилалд очин сар хэртэ эмчлүүлж байгаад тэгээд 76 наснда зүрх судасны өвчнөр хорвогийн мөнх үсэг үзүүлж. Тухайн ирэх баригчид олдны дунд үүмийн самун гарахаас айхтай бүр Анна Ахматовын цогцыг Москвагаас Ленинград руу бүр яарчлан зөвөрлж байгаа шүү дээ. Манай нэг Бэмбэрэн чунга тий одоо хөдөөлөх одоо тэр үйл ажиллагааг их муухай хийсэн шүү дээ манай төрцөг тэрнтэй адилхан. Яруу найрагчийг Комаровын оршуулгын газарт нутаглуулж амьд ахуйд нь хэдэн жилийн турш ярилцаагүй нөө хизээж эвлэрч чадаагүй байсан хүү Гүмлёв нь сүмээс харин ээжийнхэн авсыг мөрлөн гарч буй баримт гэн одоо биднэрт үлдсэн байдаг шүү дээ. Лев Гүмлёв ээжийнхэн бурсан дээр оюутнуудынхаа хамт энэ тэндээс цуглуулсан тийм чулуугаар цонхтой нэг тийм чулуун хан босгож өгдөө. Энэ ээж нь нөгөө түүнд илгээмж авчир нөгөө дугаарлал зогсдог байсан шүү дээ. Тэр цонх. Тий, тэр цонхыг тэр загалмайн уцдах тэр ханыг нь бэлэгдэж зөрөд. Анна Ахматовын хүсний дагуу бурсан дээр нь жирийн нэг модон загалмай байрлуулсан л та. Гэхдээ 3 жилийн дараа бүр чулуун загалмаас өрлөлт. Охин насандаа энд надад зориулж хүндэтгэлийн самбар босгоно гэж хэлээд ээжтэй тэр онгороо уваагүйгээр дуудуулж байсан Анна Ахматовад түүнд зориулаад олон оронд харин хөшөө дурсгалын босгон мөнхөд хүнддэг болсон. Бүшг нийлдгээр нөгөө хөшөө дурсгалаа би босгоно гэдэг шиг. Анна Ахматова баатаргүй найраглаа. Тэр нөгөө Сибирь цөлөгдөж байгаа хүмүүсийн тухай тэдэнд бүр найдлага төрхүүц нэг ийм үрүүдээр их төгсгсөн байдаг шүү дээ. Үхлийн айдсан дарагдаж өшөө авалтын цагаа мэдсэн. Аргасан нүдэрээ газар ширтэн гараа нугалсан орс орон миний өмнө дорн зүг рүү алхна гэж ингэж хэлтэ. Дорн зүг рүү алхна гэд хэдхэн жилийн дараа шүлгийнх нь хариулт болж Монголын их эрдэмтэн Ахтемж Бэмбэрэн чугай түүнийг хүүгийн гэрт очсноор түүний хүү Лев Николаевич Гүмлёвын амьдрал судалгаанд нь томоохон тусалж Лев Гүмлёв ядуу зүдэ амьдралаас илүү сайхныг байранд орсон түүхтэй юм шүү дээ. Маш их баярлалаа. Нөгөө ингэж утгатлаа. Насаараа гэр оронгүй амьдэрсэн энэ гайхалтай 20 дугаар зууны гайхалтай эмэгтэйгийн хувьд их гэр орн нь байсан байхгүй юу? Тэгэхээр одоо тэр хүнд хандж байгаа байдал ямар хэцүү. Манай Монголын бас агуу сайхан эрдэмтэд тий. Яг л энэ замыг туулсан байх та гэдэгс амар л. Тий манайхан нөгөө социалист нийгмийн үе сайхан байж тээ гэдэг хүмүүст энэ нэвтрүүлгийг бүр зориулжлаа. Коммунизм ийм уу байхгүй тий. Ийм гонигтай. Би одоо Илэнц метрийг өөр хийх өрөвддөг шүү дээ. Үгүй эмээгээ манай Илэнц өвөөг одоо тэр хэлмэгдүүлэхэд те эмээ маань ингээд дүүтэйгээ хоёулаа бүр жоохон амьд байсан гэж байна шүү дээ. Тэгэл айлд зарагдаал нөгөө эцгийнхаа нэрийг өөрчлөөл яг бол хэлж болохгүй хэлчих юм бол нөгөө тэ эсэргүүний хүүхдгээд бүр хайчна гэ өөр нөгөө нэр зохиож мөхөж олж айл зарслагдж явжаад ашгүй нэг манай хамаатны хүн таарад тэгээд тэр хоёрыг авч өөртөө өсгсөн байхгүй. Тэгээд 90 он гарч ижил манай эмээ маань аавынхаа нэрээр оглдуулж байлаа шүү дээ. За баярлалаа. За. Шинжлэх ухаан танин мэдхүн од өндөр сувг үзэх сонсогчдод Адренер нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од өндөр сувг, NTV телевиз, од өндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар CU Loyalty, уншуул, цуглуул, зарцуул уриатагаар CU, замун Toyota-гийн автомашинд, Toyota-гийн бүтээгдэхүүрээтэй Toyota Lexus аль биесны дилер мөнх хадаа дэмжиж ажиллалаа. Маш их баярлалаа. За баярлалаа сэнгэлээ. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдэхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.